За ийхүү NTV-ийн мэдээ эмч багш нарын цалингийн нэмэгдэл тодорхой шийдэлд хүртэл өдөр бүр эмч багш нарын цалин, ажиллах орчин, ажлын ачаалал, амьдралын нөхцөлийн талаар бодит байдлыг сурвалжлан хүргэж байна. За өнөөдрийн тухайд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн совилогч Инх Чимэгийг онцолж байна. Түүний хувьд 15 жил ажиллаж, мэргэжлээрээ ажилласан ч цалин нь 1.4 сая төгрөгөөс илүү гараагүй. Түүний авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүйгээс өөрийн гэсэн гэр оронтой болж чадаагүй ахыхаа хашаанд амьдардаг байна. Инх Чимэг нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь хуурай ажил хийдэг тулдаа арга гэртээ санаа зовлгүйгээр ажиллаа хийдэг байна. Зэрэнгээдээ бол гэр орондоо зарцуулах цав ерөөсөө байдаггүй. Бид нар яагаад гэвэл одоо 3 ээлжир гэдэг чинь ерөнхийдөө өнөөдөр өглөө буулаа гэхэд нь штэ. Маргааш өглөө дахиад ажилдаа өрөөд ирнэ. Тэрний дараа өдөр нь орой хоноод өглөө буугаал гэртээ хайдаг гэсэн үг байхгүй. Тийм учраас гэр орондоо ерөнхийдөө бүтэн гэртээ хонох хугацаа байдаггүй биднэрт. Совилогчийн оронтой дутагдалтаагаас Инх Чимэг 3 ээлжээр ажилладаг. Өөрөөр хэлбэл 6 совилогч ажиллах ёстой ч 3 совилогч ажилладаг. Инх Чимэг сард 10 удаа өдрөөр 10 удаа шөнөөр гарч ажилладагч нэмэгдлээ аваад гар дээрээ 2 сая хүрэхгүй цалин авдаг байна. Ерөнхийдөө өөрийн гэсэн хашаа байртай болж амжаагүй л байгаа. Ахыхаа хажууд л амьдардаг. Айлын нэгсэнд хашаад л амьдарч байгаа гэсэн үг байхгүй. Өөрийн гэсэн орон сууцд бол байхгүй. Гэхдээ би бол энэ мэрэгчлээ хайртай учраас эндээ бол үржил ажиллаж л байгаа. Хамгийн гол нь биднийг илүү одоо уус маань энийг маань үнэлээ те цалингийн маань нэмээд одоо тэгээ 3 сая 500 мянга болгож өгнө гэдэг байгаа шүү дээ те тэрийгээс болгож өгөөсөө л гэж хүсэж байна. Совилогч Монгол төдийгүй дэлхийд дахинд эрэлттэй мэргэжлийн тоонд ордог. Тиймээс ч туршлагатай совилогч нарт манай хувийн эмнэлгүүд байнга санал тавьдаг. Инх Чимэгт ч мөн олон санал ирдэгч тэр бүрээс үргэлж татгалцдаг байна. Манай засагчин дутуу нарийн арчин дэмжлэгээ засаг тэгээд ерөнхийдөө болохоор их нарийн аялбар хийгддэг нарийн эмчилгээ сувилгаа явуулдаг учраас хүмүүс яг мэддэг хүмүүс нь болохоор маа дээр ажиллаач манад гэсэн сантуудад ирдэг. Би яагаад гэвэл нэг эндэгдээ дуртай эндэгдээ хайртай учраас ерөнхийдөө тэрийг зөвшөөрдөг л дээ. Эндээ ажиллая гэж боддог. Одоо салин хөлс маань нэмэгдээд ерөнхийдөө сайжрах юм бол эндээ бас ажиллаад өглөөлөл ажиллана. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нярайн эрчим тэмчилгээний тасаг бусад тасгаас илүү өндөр ачаалттай ажилладаг. Учир нь 22-оос 34 7 хоногт 500 граммаас 2.5 кг хүртэлх нярайг хүлэавч асардаг улсын хэмжээний цорын ганц газраа. Эмч совилогч нар сарын талаас илүүг нь ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажлын өдөр 8 цагаар ажиллах, амралтын өдөр амрах бол энэ тасгийнхны хувьд мөрөөдөл төдий зүйлээ. Гэтэл авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас эмч нарын жагсаалыг тэд сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаамаа.